아무런 일이 없네. 걔 애초로. 난 카메라 왔어. 여기서 미치고. 미치고 다는 뭐 어쩌는 거야? 약하다가 매 자만 싸약한 나갖고 있대. 왜 되게 이민도 또 사람 얘기하셨네. 뭐가 다르다. 다 흘린 거 자가 든가 나섰다. 그 사람이 또 욕지 진짜요. 만약 뒤로 이거가 해야 돼. 아무튼 너무 그냥 사가 사 대련장으로 이제 더져도 대련장으로 이제 기록모가 이렇게 모가 이제 더져도 사는 세계를 이렇게 암소 만원에 미시미시. 이렇게 봐, 나왔으면. 무슨 말다 웃든 자 상대를 이렇게 한다요. 하이스인데 저가. ямар төвшөнд явах хэрэгтэй. Бид нар яхаа цагдаад авах юм уу? Камер бовч. Цагдаад авах юм уу? Энэ зургаар авах хэрэгтэй. Хүмүүсийг бодлоо. Ол даах юм. Наач боros. Это өдөр малч байж тэгээ та нарын зургийн өдөр баярын өдөр гэж байж байна. Хараад ирсэн бэ. Я ямар нэг дураг аваад байгаа ингээд би ихлэж ихлээ. Чийчихсэн өөрөө. Чи өөрөө энэ хүмүүс тавьчихсан. Орлоод ахын байхгүй. Орлол. Яхаар орлоо. Ачуурна. Яхаар орлоо. Яагаад дээрээс ингээд амлаад идэв бид нар. Яагаад дараалаад байна? За баяр олж. Ямар очиж юм бэ? Ээ чаава чи өөр. Ахи тэнтэй авах юм бэ? Нэг бүрээ одоо бидгээ танаас нэг зүйл асууад байна. Та малын юм чи. Энэ малнууд нь ингээд ер нь энэ имэйлтээр байгаа бойнууд дээр бүх юмнууд яг эрүүл ахуй хувьд асуудалгүй явж байна уу? Явж байгаа юу? Энэ эндээс гарсан бүх маргааш өглөө хүний ходоодонд орно гэдгийг та мэдчихэж байгаа юу? Малын ч юм. Уламжлалт бай гэж өгдөө шүү дээ. Одоо гар бай. Тэгээд одоо амтганы бай. Тэгээд зумдгааны газар тэгээд бүдүүрэнгүүр нь явуулаад яг энэ нь аль нь ямар вэ гэдгийг харах хэрэгтэй үү? Ер нь бол яг хоо энэ мал эмнэлгээс ахуулаад энэ өдөр тутам хяналтыг тавьж ажиллаж байгаа хэвээр төрийн аваа гэсэн нэртэй хүмүүсийн нөгөө талдаа хариуцлахгүй байгаа. Ажилтаа яаж хандж байгаа байдал өнөөдөр бодит нь энэ ихгүй. Монгол улс стандарттай хууль дүрм журамтай тэрийг огт хэрэгжүүлдэггүй. Процесс нь ерөөсөө ингээд бараг ахтууш болчихсон орно да. Стандарт барихгүйгээр зүгээр ирж байгаа хүн болгоны малыг ингээд шууд оруулаад яс төхөөрөөд орлогоо аваад яваад тийм зүгээр хандаад байгаа юм. Тэгэд эний чинь цаана малыг төхөөрөөд тэгээд төхөөрсөөс бидний хугацааны дараа бүтээгдэхүүний нааштай хойдог амар сэрэг гэх бүх стандартын дагуу явж байгаа юм. Ингээд та нарын стандартаа төсчөөд байгаа. Гол юм. Дээрээс нь ирүүл хоёрын төрлийн шаардлага ерөөсө хангуулахгүй орчин нөхцөл ингээд шатан дээр бас нь гаргаад ингээд энийг бүхэн зөвшөөрөх хэрэгтэй. Нэг зар одоо энэ project-ийг эсрэг хүүхэд ард нь амьдарч байгаа хүмүүс байж байгаа тийм. Галтныхаа мөнгөийг олохын тулд их 5-3 хоног унахсан байна. Тийм үү? Та нар өөрсдөө байгаа байдлаа. Бүгд мал эмнэлгийн чинь хүн таанаас уулын зөвлөмж өгдөө шүү дээ. Та нар ингээд тгээгээд хүлээж авч байгаа нөгөөсөө танд авах. Дандаа эсрэг үзсэн шүү. Одоо тэр маргааш энэ мал эмнэлтэй хүмүүстэй шүү дээ асуулт. Өнөөдөр хүн амын нэгдлийг хангах ёстой мал нь амьдралаа авч байгаа чаавас одоо нэг заасан төлөвлөгөө тийм ярихгүй. Орж хашгираад янз бүр болоод эднийгээ ингээд өдөөгөө залуучуудыг ерөнхий байдлаа ажиллуулах гэж байхгүй шүү дээ. Тэгээд та нар энэ хүмүүс өдрийнхөө явуулсан хэлсэн байна. Надад үгүй болсоо. Энэ өөрөөр нөөдөр юм хийчих. Яам бүдэж өдөж болсон.
маргааш ажиллахгүй ерөөсөө ингэсээр бас сурцсан байна. Хоёрдугаар эднэрийн нь эднэр нь та нарын ингэчийг заагаад өгсөн. Одоо бид нар ярьж байгаа зүйлээс асууж аваад энэ шалгуур дээр ярьдаг. Ерөөсөө тийм тоож байгаа юм байна. Процессын юмнуудаа та хэд маань өөрсдөө хэлээ. Төрийн байгууллага та нар дээр хян шалгалт хийгээд торгуулж шийтгэл ногдуулаад хааж барина гэсэн асуудал яриаггүй шүү дээ. Ямар асуудлууд байна вэ? Энэ асуудлуудаа та нар нээлттэй яриад шийдвэрлэх төвшөнд нь шийдвэрлэх процессын юмнуудаа л явуулах хэрэгтэй шүү дээ. Тэрнэш байнгын ийм байдалтай байна гэж байхгүй шүү дээ. Энд чинь нэг өдөр ирэл хаачин шүү дээ надад. Тань шиг ингэж тайлбарлаад мэрэгжлийн хамтад би явж байна өнөөдөр. Эний чинь ингээд шалгалтай. Та нар минь ингээд ажил гэдгийг ойлгуул хэлдэг хэн ч орж ирээ. Өнөөдөр та орж ирлээ. Ах юм бол та өөрөө энэ ямар зүйл явж байгааг та эдэн дээр харж штэ. Энийг хүн болгоны хотоодонд орж байгаа гэдгийг та бодох хэрэгтэй. За шүү. Энэ мах одоо ингээл өнөөдөр шөнө 2 цагаас хулаад хүчин шохорлоо нийлүүлэгддэг. Хүчин шохор дээр очиод тэр хүмүүс жишээлбэл бол энэ зураглалыг ерөөсөө мэдэхгүй байхгүй. Энийг мэддэг хүмүүс тэндээс хизээч мах авахгүй. Гэтэл тэр газар дээр өнөөдөр 85% доотлол нь Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээний 85-аас 90% махыг зөвхөн тэр газар дээр сангаж байгаа. Одоо аяд энд үгээр хэлэх аргагүй байна л да. Эрүүл ахуйн ямар ч орчин алга дээр нь ажиллаж байгаа хүмүүс нь зан харьцаа алга тий. Тэгээд ингээд дээрэс нь энэ мэрэгжлийн одоо байгууллагууд одоо төрийн одоо байгууллагууд орж шалгалт хийж байхад одоо янз бүрийн асуудал гаргаал тий. Хил амаар дормжлоо тий. Ийм байх нь бол энэ олон талын зөрчилтэй байна л да. Цагдаагийн хүчтэй орж ирэхгүй бол болохгүй байна. Одоо та бүхэн сая арлаач утгаа барайл босоод ирж шүү дээ тий. Энэ ч одоо юу гэсэн үг вэ? Тэгэхээр одоо тэг хүн болгон л ойлгох байлгүй дээ. Тэгээ мэрэгжлийн албан байгууллагын өрөөнд бол энэ дээр бас ажиллах хэрэгтэй. Энд чинь Улаанбаатар хотын нийт махны хэрэгцээг хангаж байгаа яг энэ буйтай хамааралтай маш олон асуудлууд энэ дээр. За энэс яг эндээс чинь л ерөөсөө шөнийн 2 цагаас ахуулаад нийлүүлэгдээл өглөө 5 цагт бөөний төв онгоогоол 7 цагаас бусад одоо зах худалдааны төвүүд яг энэ махыг чинь өөрийнхөө хэсэг рүү авч яваал одоо Баян зүрх те лаваа саруул одоо тэр good price гэх бүх газар ингээл харж шít мах чаа. Тэр махыг тэгэл Улаанбаатар хот тэр өдөржингөө идчих.